Манай охины нүүрнийхэн цэвэрлэгч дууссан гэд одоо дэлгүүр авахгүй явж байна. За тэгээд өсвөр насны хүүхдүүд яар сарчилгааны сэдвээр бүгдээрээ өнөөдрийн видеог хийнэ. 2-3 жилийн өмнө манай хоёр охины нүүрэн дээр амар их улаан батхнууд гараад тэг яаж имжлэх вэ гэж чад би нэг Google-ээс хайж агаад арсны имч олоод тэгээд тэрэн дээр ингээд цаг аваад бүртгүүлээд ингээ охиноо үзүүлээд тэрнээс хойш хоёр охин маань ерөөсөө яг тэр имчийн дагуу арсны арчилгаа хийгээд одоо хамаагүй цэвэрхэн арстай болсон байгаа. Тэгээд өсвөр насны хүүхдүүдийн арс арчилгааг бол аюу эртхэн хийх ёстой байдаг юм байлээ. What do you want? Beautiful shoes? You like these shoes? Yeah. Wow. We like princess shoes. You like princess shoes? Yeah. Wow, I love it too. Do you want to buy it? Yeah. Really? We like them. Okay. Уул нь ингээд ихчтэн нүүрний тас авах гад нүүр цэвэрлж авахгүй явсан чи энэ гутал аавна гэд. Эмэгтэйчүүдийн дэлгүүр хэсэг хобби бүр багаасаа ихтэй байдаг юм шиг шүү дээ, тийм ээ. Чи дэлгүүр хэсэд байна уу? Би дэлгүүр хэсэд байна уу? Оо, одоо тэгсэн чи энэ палажиг авна гинэ. Тэрсээ айгуу дуртай. Тэгсэн чи энэ палажиг авна гинэ. За нөгөөх чинь бүр янз янзын тоглоом сонирхоод унлаа. Надаас илүү юм сонгоод авчих юм бол энэ гэрэл мэрэл нь хасдаг гэж яаж мэдээд байгаа юм бэ чинь. Окей. Ма сагсандаа юм гоо. Сагсандаа. За. За тэгээд бүгд гэртээ харах юм байхгүй дэлгүүр дагуулад явхад хүүхдүүд янз бүрийн юм хүсэж байдаг штэ. Тэгэх юм бол одоо тэрийг сонгуулад тэгээд жоохон бариулж явуулаад ингээд явсан дараа би энийг авмаар байна, авахгүй байна, аммааргүй байна гэдэг шийдвэрийг хүүхдээ өөрөө гаргаж идэг. Тэгээд авмаар байгаа зүйлийг жоохон бариулж явуулаад дэлгүүрээр ихсээ. Тэгээд сүүлд нь авмаар байна уу, авмааргүй байна уу гэд асуугаад авмаар ах юм бол эцсийн шийдвэрээ гаргаад худалдаж авч өгдөг байгаа. Тэр бол хүүхдүүдийн сэтгэл санаа бас өөрчлөгдөж болно. За охиныхон цагсан нүүр цэвэрлэгч дээр ирлээ. Энэ ингээд өсвөр насны хүүхдүүдийн батгыг цэвэрлж угаахад маш сайн гэсэн. Тэгээд манай охин бол байнга хэрглэж байгаа. За өмнө нь болохоор 30 гинэ. За юмс авчнаа. За тэгээд өсвөр насны хүүхдүүд маань арсаа цэвэрлэхээс эхлүүлээд тэгээ эмчид үзүүлсэн чинь нэг ийм санал болгосон. Гэхдээ манай хоёр охин бол имийг угаагүй яа. Тэгэхээр тэр им нь бол явандаа хүний бит их муу юм байна гэд. Тэгэд угаагүй харин эмчийн бичиж өгсөн ийм эмтэй ийм тосыг бол нүрэндээ бол байнга түрхэж байгаа. Гэхдээ энэ тос маань бол Америкт бол зүгээр дэлгүүрүүдээр ерөөсө борлуулагддггүй. Дандаа эмчийн заавраар тэр эмчийн бичгтэй байж худалдан авалтыг хийж хэрэгэлдэг байгаа. Ийм тос одоо тэгээд хэрэглээд ингээд 2 жил гарсан болсны дараа нүрэн маш гоё цэвэрхэн болж байгаа. За тэгээд дараагийн нэг чухал зүйл маань бол гэрийн хооллолт байгаа тийм ээ. Арс арчилгаагаа хийчээд ингээд эрүүл хоол идэх ёстой. Тэгэхээр хүүхдүүдтэй маш сайн эрүүл гэрийн хоолыг ээжүүд маань хийж өгнө. Эсвэл хүүхдүүдтэй яаж их юм цаад өгч нь ялангуяа том болцсон хүүхдүүд бол өөрсдөө бие дагаа хоолоо игээд идээд явах боломжтой байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ одоо би дэлгүүрийн гэрийн хэсэг дээр ирсэн байна. Галт тогооны хэсэг дээр гэртээ элдүүр аваад тэгээ сайхан банш чимэх гээд элдүүрээ алга болгоцсон хаагаад болохгүй байгаа. За элдүүр байна уу? За нэг ийм элдүүр байна. Тэгтээ айгу том юм бэлтгэхэд. За тэгэхээр элдүүр бол ганцхан ийм л элдүүр байгаа юм байна. Өөр элдүүр алга. За тэгвэл Amazon-оос л авна да. Окей. Юу хийж байгаа юм чи? Юу аваад явчих вэ? Уснаас авна гин. Чи уснаас авах ч юм уу? Оливерт авна, өөртөөс авна. Ахаага бос бодчихжээ. 2 уснаас ав. Эцэн бах юм дээ. За. За явъя. За одоо дахиад нэг гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээр орноо.
think like a mahogany? Or is that like too... За сая Sephora гэдэг дэлгүүр байдаг. Гоо сайхны дэлгүүр тийшээ ороод би өөртөө нэг крем сонгох гэсэн чинь чадахгүй. Тэгээд миний арсны өнгөнд тохирсон крем байна уу гэсэн чинь техник технологи хөгжөөд их гоё юм. Шууд утсаараа ингээд миний арсны өнгөийг тодорхойлол танд ийм төрлийн крем зохих юм байна гэж гаргаад үзүүлчлээ тийм ээ. Тэгээд кремээ сонгоод авчлаа. Sephora ороод. За Америкт хавар болоод үнэхээр гоё байна. Ой, меня ха? Стан. За одоо Starbucks орж кофе аваад тэгээд жоон суугаад та бүхэнтэйгээ өсвөр насны хүүхдүүдийн арьс арчилгаан дээр юг анхаарах хэрэгтэй байдгийг бэ гэдгийг өөрөө олж мэдсэн туршлагаа сайхан дүгнээд яриад өгье тийм ээ. За кофе авчлаа. Тэгээ одоо кофе гоонгаа. За тэгээ эцэст нь дүгнээд хэлэхэд бол өсвөр насны хүүхдүүдийн нүүрэн дээр ингээ янз бүрийн батг гарсан даруйд нь та бүхэн маань энэ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Цагаан батгч бай тий. Улаан батгч бай хамаагүй. Цагаан батгч нь бүр хорлонтой юм билээ шүү дээ. Яг ингээ шахаж махаж цэвэрлэхгүй бол ерөөсөө ингээ газар аваад айгу хэцүү тий. Ер нь цагаанч гэдэг улаан батганууд ч гэсэн нүрээр ингээл гачгаар ингээл туураад амар болд юм байлээ. Тэгээд хамгийн дөрөнд яг тийм батгшилтай үед бол хамгийн дөрөвний авах арга хэмжээ бол мэрэгжлийн эмчэд үзүүлэх хэрэгсөө тий арьсны мэрэгжлийн эмчэд үзүүлэх. Тэгээд би болохоор Вашингтон дэсийн хотод сайн арьсны мэрэгжлийн ямар эмч байна гэж хааж агаад тэгээд хүүхдүүдтэй болоод одоо байнга тэр мэрэгжлийн эмчийн хяналтанд бол ингээд 6 сар тутамдаа очиж арьсаа үзүүлж онцлуулж те хэрэгтэй тосуудыг авч ингээд өргөдөг байгаа. Нэгдүгээрт нь за хоёрдугаарт нь бол гэрийн одоо нөхцөлд арьсыг бол маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. Америкт бол хүмүүс ч өдөр болго ингээд усанд ороод те арьсаа цэвэрлэл, нүрээ цэвэрлэл, биеэ цэвэрлэл гэдэг чинь бас учиртай юм билээ. Ялангуяа ингээд Монголоос ирж байгаа хүүхдүүд те өсвөр насны дээр явж байгаа эсвэл оюутан болоод ирж байгаа хүүхдүүд ч гэсэн ялгаагүй орчин солигдоод, усан солигдоод, амьдралын хэм маяг нь өөрчлөгдөөд, идэж ууж байгаа зүйлүүд нь ингээд өөрчлөгдөөд ирэхээр яадаг вэ гэхээр өөрийнхөө хүүхдийн арьс ингээд муухай болж эхэлдэг юм бэлээ. Тэр үед дээр нь ээж аауд маань маш сайн анхаарад доор нь ингээ арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй тэр тоснуудын, нүүрний цэвэрлэгээнүүдийн тэгээд дараагийн нэг чухал зөвлөгөө бол юу байгаа гэхээр яг тэгээ гэрийнхэн төсөв дээр бол хүүхдүүдийн арьс арчилгаан дээр заавал юм мөнгө төсөвлөж явах хэрэгтэй. Сар болгон хэдэн төгрөгийн зардал гарах нь 6 сар тутамдаа ямар арьсчилгаа хийлгэх хэрэгтэй вэ гэдэг юм уу тийм ээ. Ингэсний үндсэн дээрээс бол хүүхдүүдийн арьс бас гоё байх боломжтой юм аа гэдгийг хэлмээр байна. Тийм тэгээд дараагийн нэг зөвлөгөө гэх юм бол түрүү ярьжсэн хоол хүнсэн дээр нь анхаарах, пицца, шарсан хуурсан зүйл, чихэр жимс, за тэгээд шоколад гэл те яг тухайн хүүхэд юу идэхээр ингээ арьс нь бохирдоод болохгүй байна. Сүүлийн үед бас сүүний харшилтай хүүхдүүд бас нэлээд гарч ирээд те сүү ухаар ингээ нүүрэн дээр нь батг гарчдаг ч юм уу иймэрхүү тохиолдол бас байдаг. Тэгээ манай хүүхдүүд юу идэж уувал арьсан дээр нь ингээд батгшилт гараад ийн вэ гэдгийг аягүй сайн анзаарах хэрэгтэй. Тэгээ болж игэл ээжийнх нь гарын хоол те тухайн хүүхдийн одоо биеийн онцлог тохирсон хоол хүнсийг ингээд сайн хэрэглэх юм бол бас арьс нь гоё байх боломжтой юм байна. Хүүхдүүд ингээд арьс нь муухай болоод ирэхээр өөрөөрхөө өөртөө ингээ итгэлгүй болж эхэлдэг тийм ээ. Тийм болохоор одоо хүүхдүүдтэй итгэл нэмэх зүйл маань бол арьс болон гоо сайхан өссөн дээр нь ингээд анхаарах маш чухал юм байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд хүүхдүүдийн сурлаг хөдөлмөрт анхаарахын зэрэгцээ бид нэр бас гадаад гоо үзэмж анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө гоо үзэмж гэдэг маань ерөөсөө тэр хүүхдийн эрүүл мэндийн тухай асуудал яригдчихэж байгаа зүйл шүү дээ тийм ээ. За тэгээд иймэрхүү бичлэгүүдийг та бүхэн маань үзэх хүсэлтэй байх юм бол комментэн дээр тэ өөрсдийнхөө саналыг бичээрэй. Тэгээ одоо манай
суралцагч ээж хөтөлбөр, англи хэлний сургалтууд, Америкт суралцах сургалт хөтөлбөрүүдээ ингээд влого хийх хаажгаар та нартаа сүргээд явах болно. Тэгээд дараа дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.